Альмас Movie Guide. За нэг Монгол киногоо үзчихүү дээ. Ер нь бол сериал л да. За тэгээд ямар кино вэ гэхээр хавтас хэрэг химээх, бодит гэмт хэрэгүүдээс сэдвлэн бүтээсэн мөрдлөг гэмт хэргийн зангилаасыг тайлж, өнөөгийн нийгэмд ямар хогийн адгуус шиг хүмүүс их болсныг мөн ямар жижигхэн зүйлс цаашаа улам даамжирч гэмт хэрэг хүртэл болдог гэдгийг залуучуудад бодит кейсэн дээр харуулж сургамж болгож буй цуврал юм. Хавцас хэрэг сериал маань season 2 маш хүн цэдвэр эхлүүлэн жаахан өгтөг нохоо мэт ашиглан хэдэн сар жилээр нь хорж хүсвэл зармыг нь зүгээр л алж хүний биеэр бизнес хийсэн хэдэн адгуусны талаар өгвөл. Хамгийн харамсалтай нь энэ анги дээр гарах бүх зүйл бодит амьдрал дээр болсон зүйл гэхээр л зүрх шимшрээд байна. За кино маань ингээд такси бариад тас үсэрч гисэн охины сценээс эхэлнэ. Хар шүн ийм эвгүй жолоочтой таксинд сууж хатоосон шинж хүндж байдаг энэ охин л бараг сумтай. Ядж яхад нэрэл хүйтэн царайд ахын шүү. Үе голын толиндоо эвгүй харж байгаа л. За тэгээд яг хаашаа явахыг нөгөө амар царайд ахаа асуусан чи хариултгүй шүү. Яана энэ охин яг гинт хэргийн золиос уллаа. Гэхдээ ганц юм нэ охин жаахан хулхны унтаад байна уугүй юу? Машин тасарсан хүн ингэж унтдаггүй л байхгүй юу? Аль маань тасархаараа тоглосон. Зэрэггүй ахаар нь бүр зогсонгуудаа арын суудал дээр хажууд нь суугаад авлаа гэж ямар мухагаач новшвэ. Тэгснэ бүр утсыг нь гаргаж ирснээр дууцар байгаад фейсийг нь уншуулж тэр бүр арай иймэрхүү юмнууд зөндөө байх юм аа гэж бодож исэн чи нөгөө ах чинь контакт дээрээс нь ойр дотны хүн рүү залгаад учир явдлаа хэлээд гэрийнх нь хаягийг авч. Яна таныг буруугаар бодоод исэн бэр штаха. Уучлаарай. Тэгэд бодохоор киноны их хэсэг дээр л хизээж хүнийг битгий гадна төрхөөр нь дүгнж болохгүй гэсэн жижигхэн боловч маш чухал мессежийг бидэнд өгч байгааз. За тэгээд гингүүж удаж ахыг хардаа тэнэгдчих зуур нөгөө заамрын хүндэдэх чөтгөртэй газар дээр гардаг шиг урд шилэн дээр нь чөтгөр гараад ирвүү гэлтэй нэг охин урд нь цос нүчдэг олдоод туслаарай ахаа гэл гараад ирхэн тэр. За бодвол одоо л гимт хэрэгүүд нь эхлэх юм дээ. Уу та нар мань season 1-ийг үзсэн бол тулга гэд хошууж хамтрагчийн алдсан энэ тэрэгэл цагдаа хүний хэцүү амьдралаас болоод хэсэг завсарлах авсан байдаг. Ер нь тэгээд манай Монголын цагдаа нар гавья байгуулсан чадлуулж л байдаг. Хичнээн хичээсэн чарт өмнө үлдгүй хөөр хий чимээгүй баатруудчуд. Тэгээд л хэцүү үедээ тулгарвал өөрөөс нь уур хань байхгүй. За тэгээд тулга хошууч маань ажилласаа завсарлсан байхад нь хурандаа гар дээрээд найзын хувь зөвлөж, даргын хувь тушаан ажилд нь оруулнаа гэж. Тэгээд ажилдаа буцан эртэл түүний багийн бүрэлдэхүүн гэж дуучин Джейсон, Чинсэн ахын эхнэр хоёр. Манай күүлэн барьж дэлэхгүй ахын маань эхнэр бас күүлэн барьж дэлэхгүй дөр тоглоно гэж. Джейсон чинь дуучин байснаа мартаад гарбуу энтрээр буудаж хүн амтаа хожоод л өөрийгөө алдаг талдаг гэж бодож байсан чинь Чинсэн ахын эхнэр буддаа болгоно гэж. Шаранда дахиж буудаж энтер. За энэ хөөрхөн хэсэгч ингээл дуусна л та. Тулга хошуучийг эргээд иртэл эхний ажил нь октоодыг дарамтлж, хорж хүчээр биеийг нь үнэлдэг хүний өнөргүй адууснуудыг олох ажил түүн дээр ирнэ. Хэргийн тайлаг манай гайс хамтлагийн дууч ах хийнэ. Тэгэж бие хүчээр үнэлдэг байсан октын нэг нь одоо цагдаа нарын хамгаалтанд байгаад бол түүнээс манай анаа байцаалт ав. Тулга уг нь авах ёстойч яаж тийм хэзээ зүйлээс гарсан охинтой би юм ярих вэ? Эрэгтэй хүнээс айх айдсан амар авах. Чи ч гэсэн болгоомжтойгоор хамаагүй юм битгий асуугаарай гэх юм тэр. Үнэн л дээ. Тийм хэзээ зүйлийг үдсэн эмэгтэй эрэгтэй хүнийг үнэн сэтгэлээсээ зүггүй бах л та. За тэгээд байцаалт авах гэтэл тэр охин нь нөгөө киноны ихэн таксины жолооч ахыг мань цоочоодаг охин байх. Найз нь амархан мөнгө олох арга байна гэд дагуулж яваад хоёр залуутай унтчихсан юм байна. Тэгтэл тэр хоёр нь яг иймэрхүү хараа хяналт баг байдаг охтуудыг олж авч хорж дарамтлж биеийг нь үнэлүүлдэг гаруудын нэг баруун гар нь байж л дээ. Хоёр бүдүүн баян ахтаа унтуулах гэтэл татгалцсан чи хүүрхэн охиныг нэг сарын турш умгар байшинд хорин дуртай нь орж ирж бузарлан зодож нүдэж үнэхээр аимшигтай амьдралаар амьдруулсан гин. Нүүр амаа будаж инээж хөхрөлдөж хинэн хөөхнө үзэж тоглох насан дээрээ бодлогогүй тэнэг цангаас олж ийм томлыг үзэж хичдэг. Ер нь дүүнер минь энэ ертөнцид үнгүй юм гэж огт байдгүй. Мөнгө хизээж амархан олддгүй гэдгийг үргэлж санаж яваарай. За тэгээд хөөрхөн охин минь ингэж тамлуулж яснаас зүгээр л бие үнэлчихсэн арай дээр амьдрал юм биш үү дээрээ тулан ам өршөөхө гуйж хэлснийг нь хийхийг амлав. 20 саяг олчих бол явуулна гэсэн үгэнд нэтгэж тэрэнд л найдан тэр их доромжлыг даван ирсэн боловч яг үнэндээ юу гэж тийм байх вэ? Тэгээд яахаач мэдгүй байж байхад зүгтах боломж гараад манай жолоож ихта таарсан юм байна л дээ.
айгаад байсан таксины ах бүр хүнд тус хүргэсэн байвал яах вэ? За энэ охиноос мэдээлэл авсан болохоор санхүү өгөх заруудаас тэдгээр новшнуудыг олоод тулаг хошууж баян гаж донтомгийн дүрд хуурж орон нэг охинтой ярилцахыг гэж. Жаахан охин 18-19 дэх гэмээр юм уу? Охин орж ирснээ үгч тоглолгоо цонхоо хаагаад л хувцас тайлж энэ бүр сурцсан. Өнөөгийн нэг юм жаахан охтуудыг ийм л болгож байна шүү дээ. Цагдаа байна. Битгий тайлгадал нөгөө охин чинь айгаад өвхнээ. Намайг цагдаатай байж болохгүй гэсэн. Би одоо алуулна штэ гэл арай гэж тайвшруулад эцэст нь нэг юм тэр охиноос мэдээлэл аван бас хамтарч ажиллахар болов гэж. Охтууд маань нэг лагерын байшин шиг газар түн бумаараа чихэлдэн бэлэн гомоо инээтрийнхэн гэдэл арай гэж л амь зогоодог болтой. Муу сайн новшнууд байн бай орж ирээд дуртай нь хуцаж зодож үглэн. Тэгэд ээж үтэл гинт хаалгануудад нөгөө адгууснууд чинь охтуудыг чимээгүй байж вэ гэд хаалгаа нийтэл манай Джейсон байрны эгчтэй зүг цахилгаанчны дүрээр орж ирэн хитэн камер суйрлуулад авна гэж. Тэгэд л хянаад байж байх нь гэсэн чинь бас л үгүй. Нэг ямар юм ч гинвэ бас нэг шорон инээ тэрэгээс гараад нөхдүүд бас өөрсдөө дарамтанд ороод хүчээр байраа солих хэрэгтэй болно. Байр энтрээс солихдоо бас нөгөө охтуудын нүд энтрийг нь боогод сүртэй. Хаа ночих гэж байгаагаа харуулахгүй гэл тэр үсттэй. Гэхдээ манай тагнуул охин бас сэргэлээ. Дургүй ажиллаа хүчээр хийж байхдаа нөгөө гаж юм нь унтаад өгөхөр нь байр сольсон гэдгээ бүдүүнийгийн утсаар хэлж амжих боловч нөгөөх нь харчих гай маа нэр. За тэгээд хэдэн охтыг чинь хаан чимтэй нэг хажин газар авчираад боолтыг нь авахулна да. Үйлдвэр юм уу юу юм мэдгүй. За тэгээд эндээс надад хамгийн их таалагдсан өрнөлүүд тэр хэдийг машинаас буухад нэг ядарсан согтуу ах морь харсан шиг хажууд нь зогсож байгаад нөгөө хэдээс тамхи асуугаад хөөхий түлхүүлээд унчихна. Тэгтэл тагнуул охин үнэн зөв 5,000 төгрөгөөр тулга гушуучийн дугаарыг бичээд согтуу ах дээр чинь хат зүгээр үү гэд босгож байгаа юм шиг болохдоо энэ дугаарлаа заавал залгаад өгөөрэй гэж хэлээд яваад. Ах минь залгаад өгөөрэй дөө гуйж байна. За тэгээд охтууд нөгөө үйлдвэр шиг юм руу яваад ортол яг юу ч юмтэй мэдгүй. Амар том шорон шиг юм шиг газраар дагуулж явж байснаа нэрэл шоронгийн камер шиг юм тэгээд түгчиж. Түрдээ энд байж байлгийн шүү. Тэгтэл тэр болон охтуудыг камерт нь үлдээгээд манай тагнуулыг мань хөөрхнөө нүднийхээ болтыг зүүж ахан чамаа гой газар аваачна гэж хэлээд аваад гар. Муу новш чи яг яах гээд байна. Харин гадаа нөгөө ах чинь юу ярих энэ тэр нөгөө 5,000 төгрөгөөр нь хөөрг дэлгүүрээс аваад ууж энэ тэр яадаг балаа вэ? Өнөөрэ нөгөө талд манай Джейсон шинсана ах ихнэр хоёрч гол босстай зодтолтод алж байгаа шүү дээ. Тэр хэсгийг та хэд минь IPTV-гээс өөрсдөө үзэрэй заяа. Бас л гой зодтолдог хэсэгтэй шүү. За тэгээд нөгөө охиныг мань өстө 9 шидэмний хажуугаар хөдлөөд алхаал байла. Гинт нэг муухай юм үнэртэй дэн гэтэл энүүгээр өвхэд өмхирсэн нохоо мур зөндөө бийлгэн шүү. Тэгснэ гой газар аваач нь инээтрэ гэснэ нэг мухарт аваачснаа зогс чин тэр. Харсан чин гарт нь оос руу байвал яах вэ? Дүүжилж алах гэж байгаа нь тэр. Муу хүний үнэргүй новш. Харин манай охин ч бас ч тэгж байгаа дайж шүү. Чийг нь тас шахуу хазаж орилуулж чад зогтаад өг. Өнөөрэ энэ балагийн нөгөө чихийг нь ажлаа олигтой хийгээгүйгээд буусан тасчдаг шүү. Ингээд баг 2 чих нь хоёулаа замхарчихгүй яв. Ашгүй манай согтуу ах буцаад арх авсан дэлгүүртээ ороод зогсчих. Нөгөө 5,000 төгрөгийг олоод дээр нь байгаа дугаарлуу ганц залгаад өгчих гээд гуугаал хөрхий. Тэгсэн чи удалдагч манайхаар ганцхан чи үйлчлүүлдэг гэж бодоо юу. Одоо би тэгээд тэр мөнгөийг чи хайгаал байж ах уу те. Хачин муухай өнөр танартай ч хурдан гар. Хамаг хүн төргөө ажиллаа гэл уурлаж өгнөө. Тэгтэл ах уу. Миний энэ үнэр яах вэ? Арил чинь харин чамд хүний үнэр гэж байна уу? Чи хүнд ер нь амьдралдаа ганц тус өргөж үзсэн үү? Би чамаас тэр мөнгөийг авах гээгүй. Зүгээр л дээр нь байгаа дугаарлаа ганц залгаал өгчих гэх юм тэр. Адуу боловч маш үнэн үг хэлсэн байгаад. За тэгээ ашгүй нэг юм тулга гушууч руу ярьж чадна. Барилга дотор нөгөө хоёр мань муур хулган болж тоглосоор л зөвүүн овчин гэрлийн унтраагаад ямар ч харах боломжгүй болгонгуудаа хайж энэ амар санаатай. Хөөрхөн охин тэмтэрч явж байгаад өөртөө адилхан зовж байгаад эцэст нь тэр барилга дотор алуулсан охтын цогцоогаа Карлгүй дээр нь бүдрээ тислгүй айсанд хашгирчнаа. Нөгөө новш чи ирснэ. Би чамд энүүгээр нэг өгсөн муур нохоо байгаа гэж хэлсэн баха гэж хэлээд чирээ явчихна. Яг алуулах гэж байхад азар тулга гушууж ирж амжих ба. Яг толгоонд нам буудаж байна гэж. Ингээл сайн цагдаа болон мундаг охины ачаар 10 охин аимшигт амьдралаас чөлөөлөгдөж хүний эрхээр амьдрах болж байгаа юм да. Дахиад хэлье.
Энэ бол Монгол улсад болж байсан бодит түүх. Магадгүй энэ бичлэгийг энэ аимшигт хэргийн залуусаас охидын нэг нь үзэж байж ч болно. Тиймээс охид бүсгүйчүүд минь ухаантай байж амар хэлбэр аргыг хайлгүй болгоомжтой амьдраарай. Эцэг эхчүүд минь үр хүүхдээсээ хараа хяналтаас олголгүй үрд нандинг хайрлаарай. Цэцэг шиг охид шарилжаар дүүрсэн хүрээлэнд ургасан байгаа гэдгийг хэзээш битгий мартаарай. Хүүхэд охид ч хэлдэггүй хүн болгон аз жаргалтай байх болтугай. За тэгээд кино маань энэ хүрээ дууснаа. Энэ ангис гадна бүхэл бүтэн бүлэг гарч байгаа болохоор та нар маань ч гэсэн шимтэ үзээрэй. Өчнөө их сургамжийг хайрлсан мундаг зураг болсон байлаа шүү. За дараагийн киногаараа уулзлаа. Түр бай.